та хэд араа ерөнхий хариулаад байна л да. Энэ салбарын энэ үйл ажиллагааг хувийн хэвшил хийх боломжтой гэдэг шалгуурыг төрийн өмчийн хороо магадгүй жил болгон энэ төр гаргах энэ нарийн заалтыг оруулахгүй болохгүй байгаа байхгүй юу? Одоо ажиллаж байгаа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа салбар болгоноор нь энийг хувийн хэвшил хийх боломжтой байна. Энэ дээр бол төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компани байх шаардлагагүй байна гэдэг үүднээсээ зарим компанийг бол иргэдийн хувьцаатай болгох, зарим компанийг татан буулгах, нэгтгэх энэ ажлын хууль баталцагчны дараа хийгдэх ёстой байхгүй юу? Тэгэхээр энийг одоо хэн хариуцж хийх юм бэ? Төрийн өмчийн хороо юм уу, засгийн газар юм уу, улсын хурал юм уу, иргэдийн хурал юм уу? Та нар ингээд бүх субъектыг хэлжлээ шүү дээ. Нэг субъект хэрэгтэй байна. Төрийн өмчийн хороо бол ер нь ажлаа илүү хариуцлагатай хийх ёстой шүү л гэж би хэлмээр байгаа. Энэ Баатаргүй гишүүний асуулт чинь маш чухал асуулт шүү дээ. Жишээ нь Азса компанийг бид нэр хувийн хвшлэр хийлгүүлэх боломжуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яаж тодорхойлох юм бэ? Хэн тодорхойлох юм бэ? Тэгээд энэний тодорхойлолтын үндсэн дээр зарим нэгэн татан буулгаад хувийн хвшлэр хийлгүүлэх ийм боломж олцоог нэгж ийж бид нар хувийн хвшлээ дэмжин шүү дээ. Хэн хариулах вэ? Хууль санаачлагч. За хууль санаачлагч. Их хоёр гишүүн. За Баатаргүй гишүүний асууж байгаа асуултын хариулт бол намрын чуулганаар засгийн газрын оруулж ирэх асуудал байгаа. За энэ хууль дээр юу орж ирж байгаа вэхээр одоо баталчвал намрын чуулганаар бид төрийн өмчийн компани талаар баримтах бодлогын баримт бичгийг улсын их хурлд оруулж ирнэ. За энэ баримт бичгээр дагуу аль аль компаниудыг татан буулгах, аль аль компаниудыг хувь шилжүүлэх гэдэг тодорхой санал оруулж ирнэ. За ер нь бол одоо ерхий сайд бас нэмж хариулах байх л гэж хариулвал ерхий сайд бол бодлого зарлалцсан баг. Төрийн өмчийн компаниудын талаар баримтлах бодлого засгийн газар дээр бол ярьсан баг. За ерхий сайд хариулах юм. За ажлын хэсэг нэмье. Энэ тодорхой хариулчмаар байна сайн бахтай тий. Өөрөө тийг шүү. За яг одоо аж ахуй нэгжүүдийг тухайлах юм бол төрийн өмчийг ашиглаад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжүүдийг нэг бүрчлэн жагсаагаад энэ нь төрийн өмчийн амжийг ашиглаж байгаа, энэ нь зах зээл дээр хувийн хвшилт өгж болно, энэ нь зөвхөн төрх хийх ёстой гэдэг ангиллыг энэ хуулиар гаргахгүй. Хуулийн үндсэн концепц дотор төрийн өмчийн одоо энэ үндсэнд хэрхэн яаж ашиглах вэ? Цаашдаа яаж авч явах юм бэ гэдэг энэ төрийн өмчит компаниудыг яаж ангилж явах юм бэ гэдэг үндсэн чиглэлийг боловсруулах тухай хуулийн зохицуултыг энэ үндсэн чиглэлийг улсын их хурлаар баталж явах тухай зохицуултыг оруулж өгсөн байна. Тэгэхээр энэ үндсэн чиглэлийн хүрээнд засгийн газар өөрөө энэ бодлогоо тодорхойлж тухайн байгаа компаниудынхаа нөхцөл байдал дүн шинжилгээ хийж судалгаа шинжилгээнд үндэслэн энэ үндсэл дээр бодлогоо оруулж байна. Энийг улсын их хурл батална. Энэ харилцааг энэ хуулиар зохицуулж өгч байгаа.